Жохлыг шударгаараа шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Жохлыг шударгаар шуурхай өргөн нураатай оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Хүлээн авч үзнэ. Манай аймагт Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк аж ахуйн тооцоот орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдаж 2017 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулахар боллоо. Бүтээмж инновацийг хөгжүүлэх зорилгоор манай аймагт шинжлэх ухаан технологийн парк аж ахуйн тооцоот орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдлаа. Шинжлэх ухаан технологийн парк нь 2 чиглэлд үйл ажиллагаа явуулах бөгөөд 2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. Тодорхойлбол сургалт, судалгаа, үйлдвэр үйлчилгээ буюу жижиг дунд үйлдвэрлэлийг аймагт хөгжүүлэх гэсэн 2 чиглэлд ажиллах юм байна. Тухайлбал шинжлэх ухаан технологийн парк нь гэр хорооллын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх, боловсруул, эрүүл мэнд гэх мэтчлэн тодорхой чиглэлүүд дээр судалгаа шинжилгээний ажил хийх юм байна. Хүнээ хөгжүүлэхгүйгээр одоо бүтээн байгуулалт хийгээд бол одоо үрдэн бол муутай байдаг гэж ингэж яадаг. Энэ утгаараач тэгээд одоо сүүлийн үед энэ инновац бүтээмж гэдэг асуудлууд бол дэлхийн нийтэд өргөн хүрээтэй яригдчихээн. Бүтээмжийг дэвшүүлэх, инновацийг хөгжүүлэх чиглэлээр бол их яригдчих. Энэ талаарч одоо ялангуяа Азийн орнууд бол нэлээд одоо энэ талаар бол их ажил хийдэг. За энэ утгаарч бодсон ингээд инновацийн хуулийн дагуу одоо шинжлэх ухааны технологийн парк гэдэг энэ орон нутгийн өмчтэй ийм аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2017 оны 1 сарын 1-ээс эхэлж албан ёсоор ингэж байгуулж байгаа. Энэ за тэрнээс гадна одоо олон жил энэ хотын одоо энэ үйлдвэрийн төлөө зүтгэсэн Монгол улсын зөвлөх инженерүүд гэж ажлын ариун туршлагатай өндөр боловсролтой улсууд их олон байдаг. За мөн одоо шинэ залуу энэ техникийн өндөр боловсролтой энэ ганц техникийн биш энэ залуу боловсон хүчнүүд их байна. Тэгэхээр энэ улсуудыг оюуны чадамжийг энэ улсуудынхаа энэ боломж юуг ашиглая гэдэг л ер нь бол шинжлэх ухааны технологийн паркын гол зорилго бол энэ. За тэгээд бол энэ бол зөвхөн эхлэл гэж бид ойлгож байгаа. Аймгийн засаг даргын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Манай аймаг 50 гаруй эрдэмтэдтэй бөгөөд шинжлэх ухааны доктор гэхэд 3-аас 4 ажиллаж байна. Энэ утгаараа Орхон аймаг нь оюуны томоохон нөөцтэй хот хэмээн үзэж байгаа юм. Цаашдаа шинжлэх ухааны технологийн парк аж ахуйн тооцоод орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь дэлхийн тэргүүлэх технологиг орон нутагтаа нутагшуулах чиглэлд ажиллахаар төлөвлөгдсөн гэдгийг хэллээ. Эрдэнэт шинжлэх ухааны технологийн паркт сургалт судалгаа үйлдвэрлэл үйлчлэгээ хариуцсан менежер ажиллах бөгөөд эхний ээлжинд 5 хүртэл хүний бүтэц бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөсөн байна. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр иргэдээс ирсэн санал гомдлын дагуу мэдээлэлээ бэлтгэн хүргэдэг байгаа. За энэ удаад сайн хувьцаа буюу хувьцааны сүүлийн 100 мянган төгрөг яагаад орохгүй байгаа талаар болон за санхүүжилт хаанаас хэрхэн орох талаар лавлаж өгнө гэсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг бэлтгэлээ. Эрдэнэс 5 компани 1072 ширхэг хувьцааны 30% буюу 300 мянган төгрөгийг сонгуулийн өмнө засгийн газар худалдаа авах шийдвэр гаргасан билээ. Хувьцаагаа засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдийн мөнгийг сонгуулийн өмнө 2 удаа 100 мянган төгрөгөөр олгосон. Нийтдээ 300 мянган төгрөгийг 7 хоногийн зайтай 100 мянгаар олгож байсан. Харин үлдэгдэл 100 мянган төгрөгийг зарим хүмүүс авч чадалгүй засгийн газар солигдож үлдсэн байна. Ард иргэд үлдэгдэл хувьцааны мөнгө хайж өгөх хэмээн сураг ажиг хүлээж 101 хэсэг нь засгийн газрын шийдвэрт бол орох учиртай гэх бол нөгөө хэсэг нь сонгуулийн шоу учраас орхоос өнгөрсөн хэмээн ярьцгааж байна. Иргэдийн дээр нэвтрүүлэгт ард иргэд сайн хувьцааны талаар болон за хувьцааны сүүлийн 100 мянган төгрөгийг олгодоогүй. За энэ яаж олгогдох вэ? Хаанаас санхүүжилт хийгдэх үү гэсэн талаар одоо лавлж мэдээлэл болгон бэлтгэж өгнө гэсний хүсэлтийн дагуу бид Арилжааны банк болон Монгол банк Замун аймгийн төрийн сангийн хэлтсээр бас ороод тодорхой мэдээллийг авлаа. За төрийн сан болон Монгол банкнаас тодруулахад төрийн сан бол анханасаа манайхаар дамжаагүй Арилжааны банкудаар дамжиж байсан учраас бидэнд одоо сайн хувьцааны талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй гэсэн одоо мэдээллийг хийсэн. За харин Монгол банк болон бусад арилжааны банкуд за энэ өмнөх засгийн газрын одоо шийдвэрээр олгогдчихсэн учраас одоо энэ засгийн газарт ямар нэгэн хамаарал байгаа эсгээ бол мэдэхгүй байна. За бидэнд холбогдох ямар нэгэн одоо мэдээлэл өгөөгүй. За мөн арилжааны банкуд дээрээс ирсэн шийдвэрийн дагуу ард иргэд болон телевиз радиод мэдээлэл өгдөг учраас ямар нэгэн ярилцлага өгөх боломжгүй гэсэн мэдээллийг өглөө.
Уг нь засгийн газраас шийдвэр гаргах үедээ хувьцааны мөнгө олгох үйл явц байнга үргэлжлэх тул хизээч хүсэл гаргаж болно хэмээн мэдээлж байсан. Гэвч одоогоор хувьцааны үлдэгдэл мөн хизээ орох хэсэг нь тодорхойгүй байна. Эрдэс тавталгай компани 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа. Сайн хувьцаа арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй 1 сая 650 мянган эргэн бий гэж тооцоолсон. Хамгийн сүүлийн мэдээллээр 650 мянган эргэн хувьцааныхаа 30% буюу 322 хувьцааг засгийн газарт худалдаасан гэх мэдээлэл байна. Харин хувьцааны сүүлийн 100 мянган төгрөгийн санхүүжилт сангийн яамнаас орох бөгөөд хизээ орох нь тодорхойгүй байна гэж мэдээлсэн юм. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Хүүтний уйлдрал томоодост өвчний дэгдэлт нэмэгдэх бөгөөд тэр дундаа бага насны хүүхэд өвчлөх хандлагатай байдаг. За ийм ч учраас аймгийн боловсрол соёл урлагийн газраас томоогийн дэгдэлтэй холбоотойгоор тус газрын даргын тушаалаар урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж сургууль цэцэрлэгийн эмч нарт сургалтыг зохион явуулж байна. Томоогийн өвчлөл аймгийн хэмжээнд 4.1% байна. Аймгийн эрүүл мэндийн газраас цэцэрлэгүүдээс өвчлөлийн талаарх мэдээг эртсэн мэдээлэлтэй тогтмол авч байгаа бөгөөд цэцэрлэгийн хүүхдийн эрс 80.4%-тай цэцэрлэг доторх ханаад томоогоор өвчлсөн хүүхдийн хувь өнөөгийн байдлаар ирсэн хүүхдүүдээс 7.1% нь томоогийн халдвараар өвчлсөн гэсэн мэдээг гаргасан хэмээн аймгийн эрүүл мэндийн газрын дарга мэдээллээ. Аймгийн боловсрол соёл урлагийн газраас томоогийн дэгдэлтийн улирал эхэлсэнтэй холбогдуулж бага насны хүүхдийг томоогоор өвчлөхөөс урьдчилан сэргийлж тодорхой чиглэлүүдэд ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа. Түүнчлэн боловсрол соёл урлагийн газраас тухайн хүүхэд ямар нэгэн байдлаар ханаад хүрсэн халуурсан байгаа тохиолдолд хүүхдийг гэрт нь буцаах чиглэлийг өгч байгаа гинэ. Тэгээд цэцэрлэгүүдээс мэдээ авахдаа цэцэрлэгт хүүхэд ирсэн хүүхдүүдийн эрцийг мэдээллээр авч байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүүхдүүдийн эрц нь 80.4%-тай тэгээд цэцэрлэг доторх ханаад томоогоор өвчлсөн хүүхдийн хувь нь бол ирж цэцэрлэгт өнөөдрийн байдлаар ирсэн хүүхдүүдээс бол 7.1% нь бол амьсгалын замын томоогийн халдвараар өвчлсөн юм гэсэн мэдээ гарч байгаа. Нийт өвчл бол 15% хүрсэн тохиолдолд ийм шийдвэрүүдийг гаргах ёстой. За тэрнээс наан бол одоо сургууль цэцэрлэгийн эмч нар эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудад бол томоогоос урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах ажлуудыг зохион байгуулад ингэ явж байгаа. Нийт 80 вакцин ирсэн байсан. 80 хүн том вакцин одоо ингэ хийгдсэн. Энийг нөгөө төлсөн төлбөрөөр эргэж вакцина захиалаад ингэж явуулж байна. Яг төлбөрөөр төлж авдаг болохоор бас асуудалтай байт юм байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас л иргэд чиглэл ирсэн 7 чиглийн дагуу одоо ингэж ажлын хэсэг байгуулалт хангаж ажиллана үгээрэл 9 сараас ерөөхдөө урьдчилсан байдлаар тандал судалгаа хийж ажиллаа гэсэн үр даалгавар өгсөн байгаа. За энэ үр даалгаврын дагуу бол 10 сараас бол чиглэлийг 7 чиглийн дагуу сургууль цэцэрлэг соёл урлагийн байгууллага спортын байгууллагад бол чиглэлийг өгж ажиллаж байгаа. Тэгээд тайлан мэдээг авч нэгтгэж ямар бол явуулдаг байгаа. За эрдцийн хувьд ерөнхийдөө хүүхдүүд маань ерөнхийдөө ханиу томоо бас өвчлөл бас нэлээд бас ахиад төвшөнд байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Цэцэрлэгийн багш болон сургуулийн эмч нарт бас заавал зөвхөн зүйтэй баг. За яг ингээд хүүхд маань ханиад хүрсэн халуурсан тохиолдолд хүүхдээ бол цэцэрлэгт өгөх шаардлага байхгүй. Өрхийн эмчтэй очиж өрхийн эмчтэй үзүүлээд тэндээс өрөө хүүхдээ өгж болно гэсэн заавар зөвлөгөө өгөх юм бол өгж болно. Тэгэхээр сүүлийг маань цэцэрлэгийн бүлгийн багш нар болон эмчнэр бол бас хүүхдүүдэд өглөө авахтаа хүүхдээ үзээд тэрөө халуунтай их ханиалгасан носыг хооцсон тохиолдолд бас авахгүй гарах хэмжээг авч байгаа. За тэгээд өрхийн эмчтэй үзүүлээд заавар зөвлөгөө авч ирж гэсэн ийм юу барьж байгаа. За сургуулийн эмчнэрийн хүүхдүүд маань ингээд ханиа түрээд халуурсан тохиолдолд анхан шатны үзлэг хийгээд өрхийн эмнэлэгтээ хандаад за ингээд шаардлагатай тохиолдолд нэгээс 3 хоногийн чөлөөг бол хүүхдүүдэд өгж өчсөн сэргэх байдгийг бол хангаж байгаа. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар аймгийн 6 дугаар цэцэрлэгийн нийтдээ эрүүл зохиох 202 хүүхдээс 170 хүүхдийн эрсдэлтэй байна. Цэцэрлэгийн эмч Отхон Дэвгийн өгсөн мэдээллээр ханиад томоогоос урьдчилан сэргийлж, элчлэг хоол хүнсийг тогтмол өгч, эцэг эхчүүдэд мөн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байгаа хэмээн ярьлаа. Яг өвчлөлийн байдлаар авдсан бол ханиадтай хүүхэд маань 21 хүүхэд ингэж ирсэн байж байгаа. Ер нь өмнөх 7 хоногоос өнөөдрийн байдлаар жоохон ханиад ихсэх хандлагатай байж байна. Өнөөдөр бид нар одоо ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор
хүүхдүүдтэй өглөө болгон одоо давстай содтой усаар амын зайлж ингэж авч байгаа. Тэгээд эцэг эхчүүдтэй мөн одоо ханиад томооны талаар зөвлөмж юм сурчлагааг бол байнгын одоо самбар болон сургалтаараа ингэж өгч байгаа. Тэгээ мөн одоо цэгийн илгээг бол ангиудтай бүх хүүхдүүдэд ингэж заагаад эцэг эхчүүд нь цааш уламжлаж ингэж зааж ингэж одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ ингэж авч байна. Ханиадтай байгаа хүүхдийг бол өглөө ангаар нь явж би өөрөө одоо ингэ явж ингэ үзээд тэгээ ханиадтай ингэ ханиалгасан хүүхдүүдийг бол яг гэр оронд ингэж буцаагаад өрхийн эмч рүүгээ ингэ явуулж үзүүлээд одоо актыг авахулж ингэж байж байгаа. Ханиад томог өвчлөл бага насны хүүхдүүдийн дунд нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд сургууль цэцэрлэгийн эмч нарыг тогтмол сургалтанд хамруулж шаардлагатай зөвлөмж зөвлөгөө хүргүүлэн ажиллаж байгаа юм байна. Томоотос төвчний дэгдэлт хүүцэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Иймээс эцэг эхчүүд хүүхдэд аль болох дулаан хувцлаж дааруулахгүй дархлаа дэмжсэн амин дэм хоол хүнсийг тогтмол хэрэглүүлж өвчлсөн тохиолдолд заавал мэрэгжлийн эмчид үзүүлэх хэрэгтэйг анхаарууллаа. За иргэдийн энэ нэвтрүүлэгт холбогдсон үзэгчид 2 дугаар микрийн автобусны буудлууд мөсөн готоог шиг байна. За автобус унаад хүрэхэд хүүхэд хөгшчүүд гэмтэж бэртвэл хэн хариуцах вэ гэсэн асуултыг ирүүлсээр байсан. За энэ асуултын дагуу бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулно. Эрдэнэс автобусны зогсоол болон зогсоол дээр байрлах автомашин зам үнд тендерийн такси үйлчилгээнүүд одоо ихээр зогсож энэ зам талбайг бас зайг багасгаж байгаа гэдэг талаар санал гомдол ирсээр байгаа. За мөн энэ автобусны зогсоолын халдвархаа гулгаан ясалж хүүхэд хөгшчүүд бас бэртэж гэмтэх аюул маш их байна. Энийг одоо хэн хариуцах вэ? Хэн цэвэрлэж бидний аюулгүй байдлыг хангах вэ гэсэн асуултуудыг ирүүлснээр дагуу бид дараах мэдээллийг бэлтгэлээ. Иргэдийн энэ нэвтрүүлгийн шууд утсанд холбогдсон үзэгчид 2 дугаар микрийн автобусны зогсоол маш их халдваргаатай байдаг тул хүүхэд хөгшчүүд бууж суухад хүндрэлтэй байна. Мөн автобусны зогсоолд такси хааж зогсноор нийтийн тээврийн автобус зогсох талбай хүрэлцэхгүй. Зогсоолын бус газар зогсоход хүрдэг талаар мэдээллээ. Энэ мэдээллийн дагуу холбогдох албаны хүнээс зогсоолын цас мөсний цэвэрлэгийг хэн хариуцсан ажилтдаг талаар асуухад дараах хариултыг өглөө. Хотын доторх болон бүсчилсэн хэсгээр ер нь бол хот огжуулах газар болон Эрдэнэ төлөөр хариуцах цэвэрлж байгаа. Энэ дээр таксины буудлын автобусны буудлыг бол тухайн эзэн бол хариуцж байгаа байгууллага болон такси үйлчилгээ тендер тавьж байгаа тэр үст жолооч нар өөрсдөө цэвэрлэх ёстой байдаг. Энэ хүрээнд бас тодорхой хэмжээ манайхаас ажлынхаа өдөртөмж болгон ажлынхаа өдөртмийнхаа ажилдаа болон одоо 7 хоногийн ажлын төлгөөнд оруулан энэний дараа хяналтыг давхар хийж бас бидэнд тайлан өгж байгаараа гэдэг аж ахуйн нэгжид үүрэг болгоод өгчихсөн. Энэний хүрээнд бас ажил зохион байгуулалт явж байна. Энэ хөндрөл учруулгүй яах вэ? Ер нь энэ үйлдвэр руу явах үйлдвэрээс ирэх автобусанд яваад ямар нэгэн байдлаар ослоогоор тороход энэ үйлдвэрлэлтэй холбоотой тооцогдсон шүү дээ. Тийм учраас энэ замыг бол маш сайн цэвэрлэж явах хэрэгтэй байна. Нэгдүгээр. Хоёрдугаар яг автобус ирэх явах үеэр энэ хувийн машинууд болон такси энэ дээрээ зогсчихдаг. Тэгээд дараа нь хүмүүс бууж байгаа автобусны урдуур гарч яхад бол маш их хурдтай гүйс төрүүлдэг. Энэ эрсдлүүд бол маш их байгаа. Тэгээд дээрээс нь энэ хальтриган дээр чинь хүн хальтрын шүүд. Автоэрийн байгууллагаас тухайн зогсоолоос үйлчлэгээ үзүүлдэг албан байгууллага цэвэрлэгийг хариуцаж ард иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах ёстой гэж хариуллаа. Харин автобусны зогсоолд такси үйлчлэгээний тендерийн компаниуд зогсох эрхгүйг хэлсэн юм а. Мөн хот доторх зам талбайн цэвэрлэгээнд автоэрийн байгууллагаас хяналт шалгалт хийж ажиллаж байгаа гэсэн юм а. Хоёр 2016 онд шинээр 6 байршлын гудамжинд нэр өгсөн байна. Ингэснээр аймгийн хэмжээнд 21 гудамж, 6 талбай, албан ёсны нэр хаягтай болсон байна. Жуултын тухай шинэ үеийн дагуу 2016 онд шинээр 6 байршлын гудамжинд нэр өгсөн байна. Тухайлах юм бол бид бүтээн байгуулагчдын гудамжинд хүрэлцэн ирсэн байна. Зист багт байрлах Эрдэнэ хотын анхны хөрс хуулсан бульдозерийн хөшөө байрлах нийтдээ 2280 м квадрат талбай бүхий хэсэг гудамжийг бүтээн байгуулагчдын гудамж гэж албан ёсоор нэрлсэн байна. Гудамж зам талбай үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмын дагуу аймгийн эрдэнэлүүлэгчдийн хурлын тогтоолоор энэ онд 6 гудамжинд нэр өгсөн байна.
Үүнд орон сууцны 11-р хороолол 13-р сургуулийн зүүн урд уулзуураас босоотын эхлэхийн дагуу 11-ийн Б хэсгийн зүүн хойд өнцөг хүртэлх 538 м урт гудамжийг аялагчдын гудамж, Хангаан бүсийн худалдааны төвийн хойд талаар Кувэтийн аюулгүй тойрог хүртэл 350 м урт явган зорчигчдын гудамжийг худалдааны гудамж, эрх чөлөөний өргөн чөлөөнөөс 1-р хорооллын 21-р байрны баруун талаар тойрон залуучуудын гудамж хүртэл 262 м урт нуман замыг Монгол ажилчдын Баянзагаанбааг Эрдэнэт дархны А1001 автозамаас Эрдэнэт хевсний үйлдвэрийн урд талаар орон нутгийн чанартай 4 замын уулзар хүртэлх 570 м урт гудамжийг хевсчдийн гудамж гэж, мөн Зистбаг эрх чөлөөний өргөн чөлөө залуучуудын гудамжны уулзрын зүүн хойд тал 15800 м2 бүхий талбайг барилгачдын талбай гэж тус тус албан ёсоор нэрлсэн байна. 2016 онд нийт 7 байршилтай санал ирүүлсэн байгаа. Тэгээд үүнээс бол нэг саналыг нь бол шаардлага хангахгүй нэг үнэлэл байхгүй гэдэг утгаар нь саналыг хүлээж аваагүй, бус саналыг аймгийн ирэлгэх гамстай хилцээд санал бэлтгээд аймгийн засгийн зөвлөлт болон тусад үе шатны удирдлагуудад танилцуулж эртний төлөвстэй хөрөнгөний хэрэглээстэй оруулаад ингээд баталгаажуулсан. Ерөнхийдөө бол 2016 оны 5 сарын 5-ны 50 дугаар тогтоолоор гудамж талбайд нэршил олгох тухай эртний төлөвстэй хөрөнгөний хэрэглээстэй тогтоол гарсан. Нутгийн хэмжээнд бол банкны төсвөр бол гэр хорооллын 3 баг дээр хайжуулсан ажил хийсэн. Тэмдэг хэмжээ яваа хашааны дугаард гэсэн боломжтой. Эрх чөлөөний өргөн чөлөөний эхлэлийн зэг дээр бол эрх чөлөөний өргөн чөлөө гэсэн аяа тэмдэг тавьсан байгаа. Тэгээд жилдээ тодорхой өргөн савтаад тэгээд хайжуулалтын ажил хийгээд байгаа бол гудамж талбай нэршил тэмдэгчүүлэлт ажил явуулж байгаа. Орон нутагт хаягжилтын ажлын хэсэг аймгийн нэр олгох комисс ажилладаг байна. За нийтдээ манай аймагт 21 гудамж, 6 талбай албан ёсны нэр хаягтай болж байгаа юм. За хаягжуулалтын тухай хууль дагаж мөрдөх журмаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг удаа хаягжуулалтын ажлыг хийн гэж цусгасан байдаг байна. Одоогийн байдлаар судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас шаардлагатай хаягийн тэмдгийн тоолго бүртгэлийг гаргаж холбогдох албанд хүргүүлжээ. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр харилцагч байгууллагуудаас ирсэн мэдээллээр үргэлжилж байна. Хүлээн авч үзнэ үү. Эрдэнэт мах маркет компани үйлдвэрийн аргаар боловсруулж бэлтгэсэн мах ангилсан махыг дотооддоо болон Оросын холбооны улс руу экспортлж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хагас болон бүрэн боловсруулсан дайвар бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахаар бэлтгэж зэгсэн байна. Эрдэнэт мах маркет компани бүс нутгийн хэмжээнд өрсөлдөж чадахгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн бэлчээрийн малын махыг боловсруулан олон улсын стандартад нийцсэн брэнд бий болгож дотоод болон гадаадын зах зээлд худалдаалах үйлдвэрийн дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй хаягдaltaгүй цэвэр үйлдвэрлэгч байх, олон улсад зөвшөөрөгдсөн чанарын эзэгтэй цэгийн аюулгүй байдлын хангах тогтолцоо зэргийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ажлын байр шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байна. Мөн экспортын махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн хэрэглээ шаардлагад нийцүүлэн хагас болон бүрэн боловсруулсан дайвар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж аймгийн мэргэжлийн хяналтын газар стандарт хэмжилсэн төвөөр баталгаажуулан хэрэглэгчдэд хүргэж гадаадын зах зээлд гаргах ажлын бэлтгэл ажил хийж байгаа талаар тус үйлдвэрийн дарга мэдээллээ. За 2016 онд үйлдвэр маань шинжлэгдэн одоо махан бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын Оросын холбооны улс руу одоо экспортлож за хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн одоо бүрэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гарган ажиллаж байна. Дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд борлуулах бэлтгэл ажил хангагдаад явж байна. Эрдэнэт мах маркет компани 2002 онд анх Эрдэнэт прогресс компани нэртэйгээр Орхон аймгийн анхны мах экспортлох эрхтэй АА зэрэглэлийн итгэмжлэл бүхий үйлдвэр болгон байгуулагдсан ба 2016 оноос Эрдэнэт мах маркет нэртэйгээр шинжлэгдэн засвар үйлчилгээ тоногдох хөрөмжөө сайжруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус үйлдвэрийн аргаар боловсруулж бэлтгэсэн мах ангилсан махыг дотооддоо болон Оросын холбооны улс руу экспортлж хэрэглэгчдийн хэрэглээ шаардлагад нийцүүлэн хагас болон бүрэн боловсруулсан дайвар бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлж байна. 2016 онд үйлдвэртээ 500 сая төгрөгийн их засвар хийж шулгааны цех, ажилчдын угаалгын цех, хувцас солих өрөө зэргийг шинээр тогтжуулан, тоног төхөөрөмжийг шинжилэн, дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг гадаадын бусад зах зээлд гаргах бэлтгэл ажил хийгдэж байна гэж Эрдэт мах маркет компаниас мэдээлсэн юм а. Алт үнэт эдлийн Индранил дэлгүүр шинэ сонголттой худалдаагаа эхлүүлсэн байна. Содон өнгө төрх чамин сонголтоор баялаг хийц загвартай сонголтуудаар бэлэг барихын хамт 15-аас 50% бодит хэмнэрлийг зарласан байна. За эрхэмсэг үйлчлүүлэгч та бүхэн Төгөл их дэлгүүрийн 2 давхурт байрлах Индранил дэлгүүрийг зорион очоорой. Алт үнэт эдлийн зах зээлд олон жил туршлагдсан үйлчлэгээ чанартай найдвартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж ирсэн Индранил дэлгүүрийн Эрдэнэ хотдох аль биесны салбар үний хийгээд хийц загварын хувьд бусдаас ялгарч чаддаг гэдэгтээ итгэлтэй байдаг. За ер нь бол баяр ёслолын өдрүүдэд эрдэнэтчүүдтэй хүндэтгэн байртайг бэлгийн худалдаа эхэлсэн байгаа гэдгийг дуулгаж байна. Алт мөнгө монетын эдлүүд ор бүрнээ хямдрал зарлагдаж загвараа шинжилсэнийг энэхүү мэдээлэлээр дамжуулан дуулгаж байгаамаа. Гол нь танилцуулах гоёо нь мөнгөн хослоод. Мөнгөн хослолын загварууд сүүлийн үед чамин, содон, өнгө загварын хувьд ихээхэн ялгаатай болсон. Түүгээрээч мөнгөн хослоод нь ялгардаг юм а. Индранилийн хувьд мөнгөн хослолуудаа Туркээс оруулж ирдэг гэдгээрээ ялгаатай. Турк, Монгол, Вьетнам, Солонгос зэрэг улсад үйлдвэрлэгдсэн алт үнэт эдлүүдийг Индранилийнхан оруулж ирэн Монголын зах зээл дээр аль биесны эрхтэйгээр худалдаалдаг. За хамгийн гол нь Турк, Монгол, Вьетнам, Сингапур гэсэн улс орнуудаас Монголд худалдаалагдж байгаа алтан эдлүүд нь сорьцын хувьд стандартад бүрэн нийцсэн хяналт шалгалтаар баталгаажсан байдаг гэдгээрээ итгэл даах үйлчилгээг мөн худалдаа авалтыг танд зориулдаг. Иймээс та Индранилийг зорион очиж Улаанбаатар хотын үйлдвэрийнх нь үнээр мөнгөн хослол, мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн довч, мөнгөн цаг гэд бүхнийг 15-аас 20%-аар за мөнгөн хослолуудыг 50 хүртэлх хувиар хямдруулан авах боломж нэгцэн. За харин алт монетын эдлүүд баярын өдрүүдэд 35 хүртэлх хувиар бодит хямдарсан байгааг дуулгаж байна. Хүндэт буурлууд болон илбэрэл дээж, хайртай хандаа, хайртай найзтай барих, чин сэтгэлийн чамин бас сэтгэл шингэсэн бэлгийг та Индранилээс сонгоо авахд илүүдэхгүй. Ер нь бол үн цэнэ үргэлж хадгалах нүнжигэлтгсэн бэлэг бол алт мөнгөн эдлүүд байдаг гэдэгтээ хинч санаа нэлнэ. Тэгвэл та алт үнэт эдлүүд загвараа шинжилсэн байгаа энэ өдрүүдэд Индранилийг зорин очороо. Хосуудын хайрын бэлэгдэл хос бууж, олзын үдийг нээж, гарзын үдэг хаадаг хэмээн сүсгэлдэг, чигчээ хурууны загвар сайтай бөвчнүүд, орцэгтэй загвар сайтай монетын эдлгээд хүн бүрийн сонирхол хэм маягт дууссан мөнгөн монетын алтан эдлүүдийг та нэг дороос үйлдвэрийн үнээр сорьцын баталгаатны хамт аваарай. Индранил алт үнэт эдлийн дэлгүүр Төгөл их дэлгүүрийн 2 дугаар давхурт байрлаж байна. Оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ энэ хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн сайхан амраарай. Баяртай.